Өглөөний мэнд яг одоо Японд 5 цаг болсон байна. Өнөөдөр ярих сэдв бол зуршил. Яагаад зуршил суугддаг? Муу зуршлаач яаж гарах вэ? Зуршлыг яаж сайн зуршил болгох вэ? Яагаад бид давтамжтай тэр үйлдэл хийж байгааг ойлгож, сурч эхэлцгээе. Бид бол санамсартай, санаанд үе, санаатай гэсэн одоо англиар зуршлыг өдөр болгон суулгаж байдаг. Тархинд нэгэнтээ суусан зуршил бол тэр зуршлаашаа гарах, тэр зуршлыг давтан хийх үйлдэл болгож үйл хөдлөлөө шилжүүлэх тэр процессыг бид нар одоо контролдож чадахгүйгээр өөрийн мэдлгүй давтамжтай хийдэг зүйлийг зуршил гэж хэлж байгаа. Зуршил явсаар хагаад ухамсарлуу шилжин, ухамсарт нэгэнтээ сууж гисэн зуршил бол давтамжтай өдөр болгон биднийг зовоож байдаг. Тэр мэдээлэл тархинд ирж тэндээс бид одоо гарч чадахгүй нэг нөхрөө ордог гэсэн үг. Сайн зуршил, муу зуршлыг ухамсар ойлгож дгүй болохоор тэр зуршлыг татаж яадаг. Тэрийг анзаарч, шинжлэж явах нь бидний үүрэг, бидний одоо тархийг удирдах нэг үйл явц юм. Тэг яагаад бид давтаад байдгийг, яагаад тэндээсээ гарч чаддгүй гэдгийг би өөрөө мэдж байгаа, та ч гэсэндээ мэдж байгаа. Яагаад гэвэл ухамсарлах чадваргүй улмаас, анзаарах чадваргүй улмаас бид тэр давтамжтай зүйлийг хийж яадаг. Муу байна уу, сайн байна уу ялгаж чадахгүй болохоор. Жишээ нь би өөр дөр жишээ авахад би Японд одоо 7 жил болсон байна. Японд ирэнгуутлаа японочдыг хараад, цуг ажиллаж байгаа ажилчдыг хараад гэртээ харангуутлаа яг Япон стилээр ганц нэг пив аваад гэртээ хардаг байсан. Тэрийг уудаг байсан. Тэрийг би давтамжтай хийх болгондоо тэрийг одоо би ухамсарлахгүйгээр нэг мэдсэн чи хийдэг болчихсон байсан. Нэгсэндээ би донтолт үүсчих гэсэн үг. Тэрийг л ууж чи одоо тэр донтолтоос эсвэл тэр нэг аз жаргалыг авч тэндээс кайф мэдэрч хэсгэн зуурын тэр зүйл дорсон байсан. Тэрнээсээ гарахын тулд одоо өөртөө тэмцэж яагаад би ямар шалтгаанаар би уух болов, би өөрөө хүссэн юм байна гэдгийг ойлгож тэндээс одоо шинжлэлийг бий болгож багаагаар гарч чадсан байгаа. Тийм болохоор хүн болгоно анзаарах тэр чадваргүй байдаг. Яагаад анзаарах чадваргүй байдаг вэ гэхээр бид өдөр болгоныхоо хийж байгаа зүйлийг ухамсарлахгүйгээр хийдэг болохоор ухамсартай хийж эхлэх юм бол анзаарал тэнд бий болж би ийм үйлдэл хийдэг юм байна. Яагаад, ямар цагт, ямар цаг минутанд, ямар нөхцөл байдалд миний тэр ухамсарлахгүйгээр үйлдэж байгаа үйлдэл гарч иж байгаа анзаарч эхлэх юм бол бид тэндээс тэр анзаарлыг тодорхойлож тэр үйл явдлыг хянаж багаагаар засаж эхэлж чадна гэсэн үг. Тийм болохоор ямар цагт, ямар үед, ямар үнэр, ямар сонсгол, ямар нүд, ямар зүйлийг хийж байна гэдгийг анзаараад одоо өөрийгөө эргэн тойронд байгаа зүйлүүдийг анзаарч, өөрийгөө анзаарч эхлэхэд тэндээс гарах ямар нэгэн ямар нэгэн боломжууд гарч ирнэ. Жишээ нь одоо би гэрлүүгээ харахтаа шууд одоо дэлгүүрлөө ордог байсан бол жоохон тойроо замаар явдаг ч юм уу. Тэгэх юм бол тарих бол хурдтагдаад юу илээ эн чинь би хаашаа яваад байгаа юм бэ? Дэлгүүр ордог үедээ гэдэг ч юм уу. Тэгээ дэлгүүрлөө орохдоо одоо 3 ширхгийг пив авдаг байсан бол тэрийг нэг болгох гэдэг ч юм уу. Тэгээ багаагаар 3 хоног болгодог ч гэдэг ч юм уу. 7 хоногт нэг болгодог ч гэдэг ч юм уу. Тэгж багаагаар шинжлэж тэр анзаарахгүй үйлдэлээсээ
одоо нэгсэндээ там руу орсон байж тээ бид нар. Тэрнээсээ гарахын тулд баг багаар шинжилж өөрийгөө анзаарч эхлэх юм бол ямар ч зуршлыг давж чадна. Жишээ нь одоо би бол яг 6 цагийн үед одоо компани ажил дуустдаг. 6:30 үед. Тэндээсээ одоо компаниасаа гараад гэр лүүгээ явах хугацаанд бол миний тархи шууд өөрийгөө одоо чи өдөржингөө ядарлаа. Нөгөө пи уугаараа гэж шууд хэлдэг байсан. Тэгээд тэрийгэ анзаарч эхлэхэд би миний тархи одоо би анзаарахгүйгээр өөрийнхөө дуртай юмыг хүмүүсүүдийг харж одоо гаднаас нэгсэндээ ад жаргалыг мэдрэх гэж хүмүүсүүдтэй адилхан болох гэж тэр яг хулганы зам те яг л нэг тойрог руу орж хүмүүсүүдийг дурааж анзаарахгүй явж амьдрснаасаа болж анзаарахгүйгээр ухамсарлахгүйгээр өөртөө муу зуршлыг суулгаж явсан байгааг анзаарч эхэлсэн. Тэгээд тэндээсээ одоо бага багаар гарч нэг шатаар одоо өөрийнхөө тэр муу зуршлуудыг шинжилж явсан байгаа. Тийм болохоор та ч гэсэндээ чадна, би ч гэсэндээ чадж байна. Байгаагаар муу зуршлаа анзаарч өөрийнхөө эргэн тойрныг анзаарч өөрийнхөө нэг анзаараад нэг үзээрэй. За амжилт хүсье.